За би ус мүсээ гэж болж ийн үү яаж ингэж байж ивэл. За. Одоо 27 цаг болж байна. Ерхэд өнө гоо сайхан гэдэг зүйл хүний одоо альч нийгэмд ер нь мөнхийн байсан сэдв юм байна тий. Тэгээ ер нь энэ сэдврүүл хоёлаа нэг төлхөө ярия гэдэг өөрт чинь урилга өгсөн. Тэгээ урилга хүлээж авсан зас их баярлж байна. За манайхыг бас ингэж тоогоод тий урилга өгсөнд ер нь бол маш их баярлалаа. Тэгээд бас нэг хэлий гэж боддог ч юм уу тий ингээ олон хүнд ер нь хүрэх хэмсэн гэж боддог ганц нэг юм хэлэх бас боломж олдож байгаа шиг санагдаад байна. За. Манайч нэг сонин гэсэн нэртэй подкаст таахгүй би тэгэл орж байгаа зочин болгонд бол нэрээ нөх урьдчилал хэлдэг сонин гэл тий. Тэгээ ерөөхдөө Queen's Beauty гээд би одоо ингээд ерөөхдөө монголчлоод орчуулахлаар хатны гоо үзэсгэлэн гэж орчуулдаг даа. Тэгээд Queen's Beauty гэхлээрээ яг энэ нэрээ яг өөрөө өгснөө анх одоо яг хэдэн онд нээж исэн тий. Тэгээд яагаад хатны гоо үзэсгэлэн гэж ингэж ийм утгаар тэгээ мэдээ чинь англи утгыг ингэж оруулаад өгсөн юм бол гэд ингээд яг танаа энэ нэршилтэй холбоод л сонирхох гээд байна л да тий. За манайх ер нь бол яг 2019 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа байхгүй. За яг гэхдээ эхний нөгөө жил мэлдээ бол манайх чи яг нөгөө онлайнаар яг ингээд нөгөө хуваараа ганцаараа ингээд ерөөхдөө бол бүх юм эхэлж байсан. Тэгээд одоо нөгөө пэйжийнхээ нэрийг өгөхдөө болохоор Queen's Beauty гэдэг нэрийг би ер нь бол ингээд бодож аваад өгсөн. Яагаад вэ гэхээр нөгөө эмэгтэй хүн болгон чинь нэг гоё юм нөгөө хатан хааны мэдрэмж одоо дотор нь бол ингээд эмэгтэй хүн болгонд байдаг шүү дээ. Ингээд нэг жохон юмн дээр хүртэл ингээд гоё олчингууд өөртөө ингээд амар гоё ихтэлтэй болоод сэтгэл ханамжтай болдог. Тэгэхээр яагаад ингээд нөгөө зарж байгаа ч юм уу эсвэл бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулаад одоо эмэгтэй хүн болгоныг юм хатан хаан шиг юм гоё мэдрэмжийг одоо авч болохгүй гэж бодоод тэгээд энэ Queen's Beauty гэдэг нэрийг бол анх өгчээсэн өөрөө бодоод 10 гаруулаа болоод ингээ хөөрхөн бас нэлээ өргөжөөд ер нь бол явж байна. Ер нь яагаад юм гоо сайхны салбарыг одоо сонгохоор болсон. Ер нь яг өөрөө баярмаа маань яг ямар мэрэгчлэлтэйг юм те. Тэгээд мэрэгчлээсээ өөр ингээ салбар руу сонирхлоо ингээ яваад орцсон уу? Эсвэл бага байхын л ер нь энэ салбарыг, энэ чиглэлийг, энэ гоо сайхан гэдэг зүйлийг илүү их ингээ сонирхоод яваад байгаа хүн байдаг шүү дээ. Тэгж чад тэр нь ингээ ажиллагддаг те. Тийм байсан юм уу? Эсвэл ээж аваасаа өвлж авсан юм бизнес юм уу? Ер нь яг яаж яваад энэ салбар руу орчихсон юм бэ? Би ч уг нь бол сэтгүүлч мэрэгчлээ хүн юм байна. Тэгээ өөрөөсөө шал тайлын юм хийгээ явж байгаа юм баггүй. Гэхдээ яг нөгөө багаасаа яг ийм гоо сайхны сонирхол бол надад маш их байсан. Ингээд бүр намайг ингээ манай гэрийнхэн ээж мэж бүр ингээд бүр тосны мангас гэж нэрлэдэг байсан заяа жоохон бахад. Яагаад тэгэхээр нөгөө ингээ гоо сайхны юм одоо ээж мэж авна шүү дээ тий. Тэр нөгөөх нь ингээд ээж өөрөө ч хэрэглэж амжаагүй байхад би ингээ хэрэглээд дуусчихдаг гэсэн байхгүй. Тэгэл ингээ ээжийнхээ нүүрэнд массаж хийж өгнө, маск тавина ч гэдэг юм уу тий. Ингээд бүр багаасаа яг тэр талын сонирхол бол надад маш их байсан. Тэгээд дээрээс нь би яг нөгөө өөрийнхөө мэрэгжлийг ашиглах боломж бас яг энэ бизнес дээр айгүйх. Төлхөө одоо нөгөө боломж олцсон гэх юм уу. Лайв хийж өгдөг байжгаад за би ер нь ингээд нөгөө өөрөө ингээд бас иймэрхүү юм хийвэл их боломжийн юм биш үү би ингэж чадах юм биш үү те гэж бодоод тэгээд өстө нөгөө 0-оос эхлэн гэдэг шиг баг минийх бодлол баг хасгаас эхэлж исэн бизнес аахгүй. Тэгээд одоо ингээд бас хөөрхөн ер нь бол тасралтгүй яваад байна. Зүгээр ингээд нэг юм авчирж ирээд борлуулах биш те. Яг ингээд орсон орц найрлага болгоно нь ер нь бол маш их чухал. Тэгээд дээрээс нь тэр нөгөө орсон орц найрлага чинь зарим хүнд таарна, зарим хүнд таарахгүй. Тэгэхээр яг тэрийгээ би өөрөө маш сайн мэдчихэж энэ бол ийм одоо арьстай хүнд ч юм уу те. Эсвэл ийм найрлагатай учраас ийм төрлийн арьстай хүн таарахгүй шүү, тохирохгүй шүү ч гэдэг юм те. Тэр зөвлөгөөгөө өхүүднээс ерөнхийдөө бол би бүр ингээд айгүйх яадаг. Одоо ингээд надад бүр ингээд зөндөө олон дэвтэр байгаа. Нөгөө тэмдэглэлийн дэвтэр шиг болсон нөгөө ирсэн бүтээгдэхүүнүүдийнхээ найрлагуудыг ингээд нөгөө хайгаад судлаад тий ингээд нөгөө бүтээгдэхүүнийхээ мэдээллийг интернетээс эхлээд олоод тэгснээ дараа нь ингээд найрлагуудыг тос бүртэн биччихсэн тэрийгэ дэлгэрүүлээд ингээд нөгөө энэ яг яадаг найрлага юм бэ тий юунд сайн найрлага юм бэ ч гэдэг юм уу тий ингээд ингэж явсараа надаа ингээд бүр ингээд ном шиг болсон хитэн дэвтэр бол байгаа. Тэгээд одоо бол баг тэднэрийг сүхэл харахад за энэ чи юм гээд тэгээд сүхэлтгөө сүулдэ бүр ингээл за энэ бол ийм найрлагатай бүтээгдэхүүн учраас одоо ийм хүмүүс таарах юм байна ч гэдэг юм тий. Тэгэхээр надад бол нэгдүгээр нөгөө мэрэгжлийн маань онцлог маш их нөлөөлсөн байх гэж бод тий. Хоёрдугаар талаараа яг өөрийн нөгөө сонирхол би энэ ажилдаа ер нь бол бүр маш их дуртайгаар ингээ хийдэг байхгүй. Айгуу дурдлаж хийдэг. Ковид үеэр ингээд хийжсэн. Би тэрийг мэддэг байхгүй. Лайвд нь үздэг гэсэн. Тэгээд одоо ингээ хийж байгаа хэрэг айгуу тууштай санагдаад та. Нөгөө шууд үр дүн харагдах зүйлийг ингэж худалдан борлуулна, авч
авчирч тэрийг мэдж одоо авчирна гэдэг бол одоо аюул тийм мэдрэмж шаарддаг бизнес шиг санагдаад байна. За ер нь бол мэдээж тууштай байдал бол маш их чухал. За хоёрдугаар болохоор мэдрэмж бол мэдээж маш их чухал. За тэгээд ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг чинь юм баггүй. Одоо яг энэ бол бүр миний хэлий гэж боддог юм баггүй. За таны найзад таарж байгаа бүтээгдэхүүн эсвэл магадгүй таны ээжэд, таны эхчэд дүү таарж байгаа бүтээгдэхүүн танд тохирохгүй байж болно. Тэгсэн хэрнээ танд тохирохгүй байсан бүтээгдэхүүн тэр хүмүүст таарч болох байхгүй. Бүтээгдэхүүний талаар мэдээллийг яг бүр чин шударгаар одоо үнэн зөвөөр өгдөг байхгүй манай. Дээрээс нь одоо ингээд нөгөө солонгос тренд болж байгаа орц найрлагууд манай Монголд анх удаа орж ирээд тэрийг хүмүүст таниулна гэдэг бас их одоо юу гэдэг юм жоохон асуудалтай байдаг гэх юм уу? Одоо асуудалж байх вэ? Ер нь жоохон цаг хугацаа шаардсан асуудал байдаг. Одоо за жишээлбэл энэ манай Enarig-ийн бүтээгдэхүүнүүд байхгүй. Одоо энэ бүтээгдэхүүнээр ийм найрлага орвол манай монгол хүмүүсийн хайрсан илүү тохирох юм байна ч гэдэг юм тий. Энийг ингээд айгу удаан хугацаанд одоо судлаад маш олон удаа ингээд нөгөө тестер аваад тий ингээд өөрсдөө хэрэглэж үзээ, тестерлээ за ингэж явсаар яжгаад эцсийн байдлаар энэ бүтээгдэхүүн одоо 2023 оны 7 сараас эхлээд манад одоо ингээ аль бисуур зарагдчих эхэлж байгаа одоо солонгос улсад одоо үйлдвэрлүүлээд авчирч ирсэн бүтээгдэхүүн гэсэн. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнд орж байгаа найрлага нэг бүрийг нь одоо маш их судалсан гэсэн. Тэгэхээр 2023 онд одоо жишээлбэл зүгээр энэ бүтээгдэхүүнээс ингээ нэг ганц хоёрхан найрлагыг би хэлчихэ л та. За Enarig дээр болохоор NMN гэдэг найрлага ер нь бол 2023 оноос ахуулаад ингээд орж ирсэн гэсэн. Бараг хамгийн анх удаа NMN-тэй бүтээгдэхүүн Монголд орж ирсэн. Одоо Enarig гэдэг баггүй. 23 онд Солонгостой NMN гэдэг найрлага бол бас ингээд байгаадсэн байна. Тренд болж ирсэн байна. Тэрийг ингээд энэ бүтээгдэхүүн дээр оруулж ирсэн байна. Тэгтэл одоо ингээд яг нөгөө Монголд 2 жилийн дараагаар бараг одоо хүмүүс таньж мэдэж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм байгаа. Дээрээс нь Бакучал гэдэг найрлагч яг тэр үед бас яг солонгос айгу тренд болж байсан найрлага. Тэгтэл манай Монголд Бакучалтай бүтээгдэхүүн бараг тэр болгон байгаагүй байхгүй. Энэ болохоор нөгөө өөрөө үрчлээний эсрэг, тэгээ дээрээс нь батг үрслийн эсрэг найрлага байхгүй. Тэгэхээр энэ нөгөө манай Enarig-ийн бүтээгдэхүүнүүд ерөөхдөө нөгөө насны хүмүүс хэрэглэж болдгийнх нь онцлог нь яг юм байдаг. NMN орсон байдаг, Бакучал орсон байдаг, глутатин орсон байдаг, тий пептидууд орсон байдаг гэдэг ингээд яг энэгээрээ маш их даваа талтай байдаг. Ингээд солонгос руу ч гэдэг юм уу, хятад руу ингээд манай орц найрлага өгөөд захиалгаар үйлдвэрлүүллээ гэдэг зүйл яриад байгаа байхгүй. Энийг Монголдо хийх тийм боломж байдаггүй юм уу? Яг энэ Монголдо арьс арилгааны маш тийм одоо яг солонгост очиод гэж үйлдвэрлүүлдэг шиг тийм үйлдвэр байгуулах боломж бий юу? Энэ ус байлаа гэж бодоход энэ усыг тэ үйлдвэрлэхдээ яг тэр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлдвэрлүүлнэ. Тэнгүүд энэ гадна талын одоо сав баглаа боотлыг нь тусдаа басныг үйлдвэрлүүлнэ. Энэ хоёр нийлжээж нэгсэндээ ингээ бүтээгдэхүүн болж гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр одоо манай энэ ампулын дээр гээл харахад чинь доторх бүтээгдэхүүн нь нэг тусдаа үйлдвэрлэгдээд за ингээ гадна талын хайрцаг сав энэ нөгөө одоо юу кейс нэг үйлдвэрлэгдэнэ. Тэгснээ энэ хайрцаг нь бас тусдаа үйлдвэрлэгдэнэ гэдэг ингэж явдаг байхгүй. Тэгэхээр энэ олон шаттай амжилттай юм одоо солонгостой ингэж явагдаж байгаа юм бол манай Монголд одоо орч ирээд ингэж хэрэгжээд одоо үйлдвэрлэгч болоод явтлаас цаг хугацаа бол нэлээх шаардах байгаа. Тэгээ ингээ яг энгийн хүмүүс ч гэсэн ингээд мэдэхгүй шүү дээ энэ чинь. Яг ингээл ерөөсөө нэг газар бүгдийг ингээл авчрал зарчд юм байна. Яг энэ гоо сайхан буюу арьс арилгааны ийм одоо бизнес энэ чиглэл дээр дотрын орчин ямар байдгийг. Энэ манай яг барьдаг зарчим болохоор одоо арай боломжийн үнээр илүү хурдан эргэлттэйгээр бараа бүтээгдэхүүнүүдэд борлуулахыг ер нь бол зорддог. Тэгээд яг боломжийн үн тавьчих гэхээр татварын дарамт гэдэг юм чи угаасаа маш их яалтч одоо ингээл хил гайл дээрээс авахуулаад ингээл нөгөө зүгээр л ингээл бүх бичиг баримт бүрэн бүх юм бүрэн ингээл окей гэж бараагаа авчмаар шүү дээ. Тэгэхэд бас тэгдэггүй ч юм уу те ингээл заавал л нэг юм асуудал гаргаж ирэл заавал нэг торгуул моргуулын зүгээр тавихгүй ч нэг иймэрхүү асуудлууд бол бас байдаг. Боломжийн үнээр аюу чанартай бүтээгдэхүүнийг авчиж худалдаалдаг гэдэг тэмцүүлэг их байгаад тийм билээ комент сэтгэлүүд дээр. Тэгэхээр нөгөө чанар гэдэг зүйл танаа дээр бас байгаад байгаа байхгүй. Манай Монголын зах зээл өөрөө маш жижигхэн шүү дээ тий. Тэгсэн хэрний гоо сайхны бизнес эрхэлдэг хүмүүс маш олон байдаг байхгүй. Тэгээ тэрэн дундаа маш их өрсөлдөөн одоо маш их хил ам иймэрхүү юм бол байдаг. Миний хувьд бол ерөөсө гадагшаа ерөөсө харж үзээгүй. Би ерөөсө бүр огтоосоо энэ 6 жилийн хугацаанд яг адилхан 8 хийдэг хүний яг адилхан бараа авчраа тавьсан байгаа хүний пэйж рүү нэг ч удаа орж үзэж харж одоо ингээд нөгөө ороод сонирхдаг шүү дээ тий. Ийм байд юм байна. Энийг хитэр зард юм юм. Ийм үйлдэл бүр ерөөс нэг удаач гаргаж байгаагүй байхгүй.
Тэр би яг оруулж ирсэн бүтээгдэхүүнээ яг хідэн төгрөгөөр зарнаа л гэсэн бол яг тэргээрээ л зардаг. Одоо энэ бүтээгдэхүүнийг ингэж хэрэглэн, тэгж хэрэглэн, тийм ийм гэсэн тайлбар зөвлөмжөө одоо яг өөрөө л ингээ гаргадаг, яг тэгж явдаг байхгүй. Тэр хямдхан байлаа гэд муу энэ одоо үнэтэй байлаа гэж сайн гэсэн ойлголт бол биш. Хичнээн мянган ингээл амар үнэтэй сая маяг гарan төгрөгөөр худалдаа авалт хийгээл тэр нь арьсанд нь таараагүй хүмүүс ч зөндөө байдаг шүү. Тэгэл манайхаас нэг 100 мянгаар ч юм уу 200 мянгаар ч юм уу ком авч хэрэглээл тэр нь арьсанд 8 гой таарсан хүмүүс зөндөө биш. Тэгэхээр тэр чинь яг нөгөө хүн нэгдүгээрт хүн өөрийнхөө арьсны онцлог гэдэг юм маш сайн мэдчих хэвээр байхгүй. Уг нь бол би юунаас харшилтай байж гэдэг юм уу те би надад одоо яг за иймэрхүү найрлагатай юмнууд харшлаад байд юм байна да таардгүй байна да гэдэг юм өөрөө маш сайн мэдчих хэрэгтэй. Одоо 3 салбар дэлгүүр ажиллаж байгаа шүү дээ те. Тэгэхээр манай салбар дэлгүүрүүдээр ингээд зарагч байгаа нийт бүтээгдэхүүнүүдэд тоолол ингээд 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн болч те. Тэгээд тэрэн дундаас яг ингээд би ингээ өөрөө хэрэглэж үзээд яг за энэ үнэхээр одоо дийлэнх маст таарах юм байна да тий гэсэн ийм бүтээгдэхүүнээ түлхүү ингээд одоо жишээлбэл одоо хүмүүст илүү санал болгох дуртай байдаг ч юм уу тий. Тэгээд нөгөө яг өөрийнхөө арьсны онцлогийг мэдээд өөрийнхөө арьсны онцлог тохирсон бүтээгдэхүүн хайгаад ороод ирдэг хүмүүс байдаг шүү дээ. За би ийм хүчилттэй юм аа тэгээд надад ингээд хүчилтийн эсрэг эмзэг арьсан тохирсон бүтээгдэхүүн хэрэгтэй байна ч гэдэг юм. Тэгэх юм бол өө окей энэ одоо манайхаас энэ бүтээгдэхүүн тохирно гэд тэр олон нэр төрлийн бүтээгдэхүүнээсээ хэлж өгдөг ч юм уу. Тэг ингэж явах жишээ. Нөгөө дам ярианд манайх аягүй итгэдэм байл та манай монголчуудын дийлэх алдаа. Ялангуяа эмэгтэйчүүд тийм шүү дээ. Тэгээд тэр ер нь энэ гоо сайхандаа бас нэг том алдааны нэг үү ер нь аягүй сургаар тэр манай найз тэгсэн шүү дээ. Манай ээж тэрний ээжэнд нь тэр таарсан гэж тэрийг аваад өгчий, тэрийг авчий гэж сургаар нэг нэгэнтэй ингэж дамжуулж тэрийг шууд худалдаж авдаг. Хүн болгон ч одоо ингээ харилцан адил өөр ярьстаа шүү дээ. Тэгэхээр тэрийгээ хүмүүс маш сайн мэддэг болох хэрэгтэй. Ядчил гоо сайхны мэдлэг мэдээлэл гэхээс илүүтэйгээр өөрийнхөө арьсыг мэддэг болчих хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол хаач ороод өөрийнхөө арьсан тохирсон гой бүтээгдэхүүн олоод хэрэглэх боломжтой байхгүй. Нэг үе бодвол одоо энэ сошиал хөгжснөөс хойш хүмүүс гоо сайхны мэдлэггүй биш бас мэдлэгтэй болсон юм шиг байна. Нарны тусыг хэрэглэх хэрэгтэй юм байна тий. Ерөнхийд л мэдээд байгаа. 20% та ч юм уу 30% та ч юм уу тий. Ер нь танаа дээр яг ийм мэдээлэлтэй хүмүүс юм орж ирдгүү. Дийлэнх нь одоо ерөнхий мэдээлэлтэй л байгаа. Тэгэнгүүтээ ерөнхий мэдээллийг авж байгаа гоо сууг нь өөрөө сошиал болчиход байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт сошиал дээр бас хамаагүй буруу мэдээлэл маш их явдаг. Зөв газраа сонгох хэрэгтэй шүү гэдэг чинь бас энэ дээр аягүй одоо чухал байгаа. Тэрнээс гадна яг л хамгийн чухал нь өөрийнхөө нөгөө арьсны онцлогийг маш сайн мэддэг байх хэрэгтэй байгаа. Тэгээ наадхан зүгээр нэг газар очиод гоо сайхны салонд ч юм эсвэл зүгээр нэг дэлгүүр дээр очиод ч юм ингээл арьсан онцлуулчих хэрэгтэй байхгүй юу. Тэгээд үгүй арьсан онцлуулах гэсэн юм зүүн даах штэ. Тэгэнгүүт чинь тэргээр чи ингээ аюу гой дэлгэрэнгүй бүх юм гараад штэ. За таны одоо арьс чи ингээ Т зоноороо тослог байна ч юм уу, энэний хэсгээрээ хүчилтэй байна ч юм уу тий. Таны арьс эмзэг вэ шүү, эсвэл хуурай шүү ч юм уу, ийм төрлийн бүтээгдэхүүнлүүд тохирох юм байна шүү ч гэдэг юм уу. Иймэрхүү мэдээллийг бид нар бас зөвхөн сошиал гэлтгүүгээр ингээд нөгөө гадуур зүтүр явж байхдаа бас өөрөө цаг зарцуулаад ингэх боломж бол уг нь байгаа байхгүй. Нарны тос бол үнэхээр чухал юм а гэдгийг одоо эрэгтэй эмэгтэйг ойлгодог хэрнээ гарандаа төрөхгүй байна. Ер нь бүх хэсэгтээ төрөх хэрэгтэй нарны тосыг. Нарны тос гэдэг бол зөвхөн нарны их жагаан туянаас бидний арьсыг хамгаалаад байхаас гадна одоо ингээд бид нар энэ дотор ингээд сууж хахад энэ тусж байгаа гэрэлний тусгал, утасны одоо нөгөө юу одоо тусгал тий. За одоо өөр юу гэдэг ингээл нөгөө зурагтнаас ялгарч байгаа, компьютерийн дэлгэцнээс ялгарч байгаа гэдэг энэ бүхнээс чинь бидний арьсыг хамгаалж өгч байгаа. За нас ахих тусам мэдээж хүртлээ суух нь тодорхой. Мэдээж л одоо ингээл 20 настай юм шиг толигоол ингээл дуусна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ нарны тос түрхээд арьсаа зөв арьслаад байвал та 50, 60, 70, 80 их үрсэн ч гэсэн тэр одоо жишээлбэл танд 10 хүртлээ суух байлаа гэхэд 7 суух ч гэдэм үү тэр нь бага суух юм байна. Таны арьс нөгөө гой солонгос нөгөө имэнер шиг тий гой гिचэр шиг тийм гой талгар өнгөлөг байх юм байна л гэж одоо ерөнхийдөө ойлгож болно үстэй. Тийм болно. Угаасаа нарны тос ч өөрөө хөвгшрэлтөөс хамгаалж яадаг хамгийн чухал зэвсэг гэсэн үг байхгүй бидний хувьд бол. Тэгэхээр нарны тос төрөхдөггүй хүн, нарны тос төрөхдөггүй хүнтэй харьцуулах юм бол хөвгшрэлт маш их өмнө явагддаг. Тэр нүүрэндээ, хүзүүндээ, гарандаа одоо 100 ялангуяа бол ингээд гар хөл ил гарч байгаа бүх хэсэгтэй гэл түрхэж байгаа. Эрэгтэй эмэгтэйгүү. Эрэгтэй эмэгтэйгүү. Тэгээ одоо хүүхдүүдтэй бас аюух нарны тос хэрэглүүлдэг болсон шүү дээ. Хүмүүс чинь ер нь бол танад тэгэхээр веган нарны тосч хүүхдүүд хэрэглэж болох уу? Болно. Энд чинь өөрөө нөгөө веган 3-аас дээш насны хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ хэрэглэж болдог. Биеийн бүх хэсгүүддээ түрхэж хэрэглэж болдог гэдэг ийм нарны тос байгаа байхгүй. Харлах, борлох одоо ийм одоо нөгөө сифнүсөө тоол бүүсэх тодрох энэ төр юм бол тодорхой хэмжээгээр бол гарна. Гэхдээ одоо нөгөө нэг 100% байсан магадлалыг чинь 50% та бууруулж өгч байгаа л гэсэн үг байхгүй юу? Тийм.
эрсдэлтэй. Тэр бол яг ингээд нөгөө яваанда таны арьсан дээр үүсч болох эрсдлүүдийг те ингээд хөвшрөлт үрчлээ юу гэдэг те. Тэр болгоноос ч хамгаалж өгч байгаа хамгийн чухал юм. Бас Франц гоо сайхны бүтээгдэхүүн ч гэдэг. За тэгээ Америк гоо сайхны бүтээгдэхүүн гэж бас тэ байна тий. Яагаад энэ дундаас Queen's Beauty заавал Солонгос гэдгийг сонгосон юм бол да ялангуяа манай монголчуудын арьсанд хамгийн их сайн тохирдог нь болохоор Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүд одоо маш их түгээмэл одоо юу гэдэг тохирдог байдаг байхгүй. Та одоо жишээлбэл манайхаас нэг бүтээгдэхүүн худалдаж авал тэр нь тань таарахгүй байвал хайр мөнгөөр авсан юм биз дээ тий. Тэгэхээр нөгөө хүмүүс эргээд нөгөө манайхаас худалдаа авалт хийсэн хүмүүс сэтгэл ханамжтай байх юм гэдэг чинь маш их чухал учраас дийлэнх мастанд таарах тохирох бүтээгдэхүүн бол ялцчихгүй Солонгос гоо сайхан. Дээрээс нь Солонгос ч өөрөө гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээрээ бол дэлхийд бүр ингээд тэргүүлж байгаа учраас юмараа л тэргүүлж штэ одоо Солонгос бол тийм учраас ерөөхдөө бол Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож одоо борлуулах болсон гэх юм уу? Амьдрал тойр тийм туршлага одоо судалж ирсэн нь. Одоо жишээлбэл солонгосчууд ингээд наснаас айгу залуу харагддаг штэ. Гоё чиглэг нэг юм эрүүл арьстай авддаг байхгүй. Тэрний нууц нь одоо ер нь бол ингээ ажиглаад хахад солонгос ч нь өөрсдөө одоо нөгөө одоо юу гэдэг нэг тийм айгүй юм өөрсдийн нөгөө гадаад гоо сайхандаа гэх юм гадаад үзмжиндээ хүнд харагдах байдалтай их нөгөө анхаардаг юм шиг байна. Тийм учраас нөгөө арьсандаа үсэндээ ингээд маш их анхаардаг, маш их ингээд нөгөө анхаарал хандуулдаг. Тэгээд одоо тэр хэрээрээ л одоо нөгөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн ч гэдэг юм уу хэрэгжилж байгаа одоо юу гэдгийг тэр нөгөө бүх юм нь л одоо хамгийн сайнаараа байдаг бах гэж юу нь бол би хувьдаа л харсан. Тэгээд дээрэс нь одоо ихэвчлэн нөгөө арьсны тарилга янз бүрийн юм тарилдаг баха. Ер нь бол хүмүүс ихэвчлэн тэгж ярьдаг. Нөгөө арьсаа ингээд бид нар чинь гоё чиглэг байлгая гэл тэгэхээр нөгөө гоо сайхны бүтээгдэхүүнийг ингээд одоо хэрэглээд байдаг шүү дээ. Солонгост бол залуу охтууд энэ төр гэлтгүүгээр одоо юу гэдэг нөгөө арьсны чиглэг байдлыг хадгалдаг тийм тарилга мадлаг хийлэгдэх ч юм уу. Тэнд чинь яалтчгүй нөгөө нэг гоо сайхны эмнэлэг ч юм уу тиймэрхүү юм маш их хөгжсөн улс орн учраас одоо бас харьцангуй тиймэрхүү талын бас нөлөөллүүд бас их байдаг хаа. Нэрмэл ус шүү дээ. Буцас ус. Буцас усаар байнга нүрээ уудаг хүн байна. Тэгээд ерөөсөө одоо ингээд крантны ус гэж ярьдаг шүү дээ. Тэрүүгээр ингээд уучдах барьчихсан ерөөсөө байнгын тий. А тэгчээд нэг сөрөг тал нь юу вэ гэхээр тэр хүний арьс нь одоо ингээд гоё байгаа. Одоо ингээд гоё хэрнээ крантны буюу түүхийн усаар угаахаар заавал юм гардаг болсон. Ингээд нөгөө тал нь бас эсрэг болсон шүү дээ. Тэгэхээр нөгөө ашигтай бактери гэдэг зүйл яг нэг юмдаа ингэж хандхлаар энэ алга болдог зүйлөө ер нь тэгж нэрмэл усаар байнга нүрээ угаагаад ахын зүү юм уу? Хитрхи их одоо торцсон арьс гэж ярьдаг шүү дээ. Хит их ингээд нөгөө анхаарсан арьс. Хитрхи ингээд гой сайхан тасгацсан арьс чинь эргээгээд одоо нөгөө нэг юу гэдэг. Одоо бид нар чинь мөнхийн нэг тийм юм гоё байдалтай байгаад байх боломжгүй шүү дээ, тий? Ямар нэг байдлаар тэр нөгөө орчин нөхцөл солигдно, өөрчлөгдөнө. Тэр үед нөгөө гоё сайхан байдал чинь байхгүй болно шүү дээ. Тэгэхээр одоо яг нөгөө ингээд өөрийнхөө байж болох хэмжээндээ гэх юм уу өөрийнхөө яг байж болох боломжиндоо тааруулаад арьсаа гоё зөв одоо цэвэрлэж маш сайн сурах хэрэгтэй. Цэвэрлэгээгээ маш зөв хийж сурах хэрэгтэй. Сайн цэвэрлэгэнгүүт хүмүүс яг ингэдэг. Учир зүггүй өглөө оройгоо ингээд нөгөө pH өндөртэй савн маавнгаар ингээд аюу хуугаагаад идэх хгүй. Тэгээд нөгөө арьсныхаа балансыг юучгүй алдагдуулчаад хүрээд ирдэг. Нөгөө арьсны чиг гэдэг юм чи байхгүй болоод эхлэв шүү дээ, тий. Би бол хүмүүст бол 3 давхар цэвэрлэгээ хий гэж юу нь бол их зөвлөх дуртахгүй. Яагаад вэ гэхээр угаагчаар угаагаад түрүүний нөгөө хэлсэнтэй крантны усаар шууд угаагаад байдаг гэх тий. Тэгэхээр мэдээж тэр крантны ус чи өөрөө хатуулаг өндөртэй. Тэгээд нүрээ угаасны дараа нөгөө шууд таталтдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэрний араас бид нэр арьсаа таталтуулахгүй байхын тулд яах ёстой вэ гэхээр одоо иймэрхүү тонер падаар ч юм уу, тий. Эсвэл цэвэрлэгээний тонер ор ч юм уу. За бүр адгийн наад зах нь гэхэд ч нөгөө нүрийн арьс арчилгааныхаа комныхоо тонерыг хүүнжингээгээд харчдаг ч юм уу, тий. Тэгж хэвших хэрэгтэй байхгүй. Тэгжиж нэгсэндээ тэр нь усны хатуулагч арьсан дээр байж байгаа тэрийг ч одоо зэв мэв бохирдол янз бүрийн байх. Тэрийг ч бас үлдэгдлийг нь одоо цэвэрлэж авч арьсны цэвэрлэгээ нэгсэндээ 100% болж гин гэсэн үг байхгүй. Тэгээд маш сайхан цэвэрлэгдээ зөв цэвэрлэгдсэн арьсан дээр дараагийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд чинь тэр арьс чинь аягүй сайн хүлээж аавна гэсэн үг байхгүй. Тэгэхээр цэвэрлэгээ гэдэг юм бол ерөөсөө арьс арчилгааны бараг 90% гэдэг нь бол ерөөсөө одоо юу гэдэг маргашгүй үнэн. Энэ бол сүүлд нэг юм пад гэж гараад ирлээ. Энэ ер нь бас л аягүй чухал зүйл үү арьс арчилгааны одоо хувьд.
витамин С-тэй гингүүд хур арьстай хүнд одоо бас болох юм болоо да гэж харж байгаа байхгүй юу? Тий. За cleansing pad гэж бичсэн байгаа бол тэр бол таны өнгөн хэсгийн давхаргын бохирдлыг буюу хамгийн ихний шатны цэвэрлэгэнд ашиглагдана гэсэн үг. За toner pad гэж байгаа. За toner pad гэсэн ийм зүйл нь болохоор хамгийн цэвэрлэгээний хамгийн сүүлийн шатанд ашиглагдана гэсэн үг байхгүй. Витамин С гэдэг нүүрэн дээр бичсэн энэс яагаад ах шаардлагагүй л гэсэн. Тийм ээ тий. Энэ бол бүр ингээд юу арьс хуурайшуулах штэ. Бүр айгуу сайн чийгшүүлдэг. Тэгээд дээрэс нь энэ болохоор одоо ингээд өглөө оройгоо ингээд миний бол бүр байнгын хэрэглээ болдог бүтээгдэхүүн байхгүй. Би ч өөрөө нөгөө цэвэрлэгээ гэж ярьдгийнхаа хэрээр өөрөө цэвэрлэгээндээ бүр амар их анхаардаг. Тэгээд надад бол энэ Inari-гийн toner pad маань бол бүр өстэй жинхэнэ усаагаар шиг хэрэгтэй. Хаашаач явсан энийгээ чирээл явчихдаг. Тэгээд энэ болохоор ингээд бүр цапаастай байдаг. За. Эхлээд энэ үндсэн юугаа дуусчаад тэрийг буцаачаад савлаад гэж юм уу? Энийгээ дуусангуутнаараас нь энэ дотор чинь дахиад даална шүү. Ингээд нийтдээ 140 ширхэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг энэ бас ийм одоо ганцхан нөгөө витамин С чинь өөрөө ганцхан цайруулах талын ойлголт байгаад байдаг шүү. Тэгтэл витамин С чинь өөрөө нүрийн одоо нөгөө хүний арьсны коллаген нийлэгжилтийг хамгийн ихээр нэмэгдүүлж өгч идэг найрлага байхгүй. Тэгэхээр хөгшрөлтөөс урьдчилан сэргийлье ч юм уу те ингээд арьсаа гоё залуу чигээр нь байлгая гэж хэрвээ бодох юм бол витамин С орсон найрлагатай бүтээгдэхүүнүүдийг коллагены найрлагатай бүтээгдэхүүнтэйгээ хамт ингээд хэрэглэх юм бол илүү сайн гэсэн. Тэгэхээр тэр хэрэгжилж байгаа нөгөө коллагены чил идэвхжүүлж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө дан ганцхан цайруулах үйлчилгээтэй юм уу гэхээр бас хурцлээний эсрэг залуужуулах одоо хөгшрөлтийн эсрэг энэ төр үйлчилгээг үзүүлж байгаа. Давхар одоо өсвөр насны хүүхдүүдийн нүрээр нь батан өрөвсөл аягүй гардаг. Тэрнээсээ болоод аягүй их нөгөө сорвжилт тогтож үлддэг шүү дээ. За тэгэхээр яг тийм нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдтэйгээ манай ээжүүд хамтдаа хэрэглээд за тэгээд нөгөө арьс марс гоё ингээд нөгөө батган гарахаа болоод ер нь бол нөгөө Inari-гийн бүтээгдэхүүнүүдийн нөгөө найрлагууд нь өөрсдөө тусдаа өөр ингэсэн маш хүчтэй юм гоё найрлагууд оролцсон байгаа. Тэгэхээр яг Inari-гийн бүтээгдэхүүнүүдийг ингээд хэрэгжилж байгаа тохиолдолд үрчлээч бай, одоо юу гэдэг сифнүсөөч бай, тий батган үрвсэл гэдэг ингээд энэ арьсны юм гол асуудлууд маш үр дүнтэйгээр шийдэгддэг. Тэгээд тэрний нэг нь болохоор энэ toner pad-н дээр яг тэр өсвөр насны хүүхдүүдийн батгшилт бол бүр маш үр дүнтэйгээр харилдаг. Тэгэхээр энийг бол нөгөө ганцхан ээж өөрөө хэрэглээд авах байх шүү дээ. Аавд чирэглүүлж болох нь хүүхдүүдтэй чирэглүүлж байгаа чирэглүүлж болох нь тийм. Ийм гоё бүтээгдэхүүн байна. Юу нь бол байдаг. Тэгээд яг нөгөө аль болох чанартай. Тэгээд одоо бүтээгдэхүүнийг үн боломжийн байдлаар хүргэхийн тулд маш удаан хугацаанд ингээл судалж ерөөхдөө бол ингээд найрлагуудыг нь гаргаад одоо ингээд энэ манай бүтээгдэхүүн Inari-гийн бүтээгдэхүүн бол угаасаа бүр маш манай одоо баг хамгийн бест селлер бүтээгдэхүүн баггүй. Тийм юм байна. Ялтчгүй ингээд нөгөө үр дүнгээ маш сайн өгдөг бүтээгдэхүүн гэсэн. Арьсаа маш гоё арчилдаг хүмүүс маш их дуртай хүндэтгэлтэй ханддаг гэх. Тэгэхээр ер нь тэр солонгосчуудын нэг тийм одоо яг нэг юм хар бор гэд би түрүүс яриад байгаа шнэ нэг ахуйн хүрээндээ хэрэлдэг тэр нууц нь ерөөсөө л найрс арчилгаа юу. Бүр багаас нь одоо ингээд арьсыг арчлаад ингээд сургачдаг тий. Тэгээд нөгөө багасаа арьс арчилгааны мэдлэгтэй болсон хүүхд чинь том болоод өөрөө л одоо ингээд арьс арчлал гоё явчих штэ тий. За нэгдүгээр тийм байхаа нь хоёрдугаар талаараа ерөнхийдөө бол нөгөө дотроос хэрэгэлдэг нэмэлт зүйлсүүдийг бас айгүй хэрэгэлдэм болов гэж боддог. Одоо нөгөө нэг хүн орхоодоо морхоодоо гэж тэгээд штэ. Тэр чинь нөгөө нэг арьсыг гоё болгоно одоо тэр хүнийг залуу байлгана гэдэг байгаа чинь яг л тийм байхгүй яг нөгөө кино минь дээр аяух гараад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс бол ерөөсөө л яг ингээд нөгөө сайн гисэн болгоныг одоо дотроос ууж хэрэгэлдэг гэх юм уу? Элстийн гэж ороод ирлээ те. Сэлэн гэж ороод ирлээ. За нөгөө лингон бэр гээл гоё жимс гараад ирлээ те. Нэг нь болохоор нөгөө глютатин гэдэг. Тэгэхээр эдгээр ер нь хүнийг наснаас нь залуухан те ийм гоё харагдуулахад тусалдаг ийм одоо бүтээгдэхүүн гэж хэлэх юм уу, орц найрлага гэж хэлэх юм уу, ийм зүйлс юм байна. Тэгэхээр энтэй холбоотой бүтээгдэхүүнүүд танаад байгаа юу? Ер нь яг одоо хүнийг хөгшөрхөөс хамгаалсан гол ийм бүтээгдэхүүн одоо яг энэ шинэ үеийн дэвшлэг технологи болж байна гэсэн үг үү? Дан ганцхан гоо сайхны бүтээгдэхүүнээр одоо гоо сайхнаа төсөөлдөг үе бол ерөөхдөө бол бас харьцангуй хоцрогдож байна гэх юм уу? гэсэн үг тийм. Дотроосоо одоо бид нар чинь одоо олон талын гоо сайхны одоо нэмэлт бүтээгдэхүүн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдээр дамжуулаад гэх юм уу гоо сайхандаа анхаарах боломж бол маш их болж байгаа. За тэрэн дундаа одоо угаасаа яг тэрүүгээрээ тэргүүлэгч нь бол ялцчгүй солонгос улс орн байгаа шүү дээ. Гоо сайхны бүтээгдэхүүн дээр хүмүүс айгүйх коллагентэй юм хэрэглэх дуртай байдаг аа. За тэгээд дотроосоо бас коллаген уух айгүйх дуртай байдаг аа. За тэгээд коллагены чинь шууд ингээд дангаар нь шууд дан коллаген уух юм уу?
Эсвэл коллагеныг өөр ямар нэг юмтай хамтраад хавсраад ингээд нийлүүлээд уух юм уу? Одоо энэ жишээлбэл манай энэ коллаген peptide jelly гэдэг энэ бүтээгдэхүүн маа. За энэ болохоор ингээ анар яг ингээ байгалийн Испани улсад ургадаг юм байгалийн анар жимсийг хатаагаад за тэгээ энэ бүтээгдэхүүнд ашигладаг. Одоо ямар нэг байдлаар нөгөө сахар эсвэл нөгөө анар жимсний амт оруулагч юм эсвэл нөгөө өнгө туяа оруулах энэ юм бол огт байхгүй. Яг тэр цэвэр анар жимсээр агуулдаг. Дээрээс нь энэ бүтээгдэхүүний одоо ингээ нэг ширхэг тутамд нь 3000 мг тунтай коллаген агуулгадчихэдэг байхгүй. Одоо энэ маань болохоор ингээ дотроо юм jelly хэлбэрийн стикүүд байдаг юм. За тэгээд одоо ингээд хардаа ийм юм байгаа байхгүй. Тэгээд ингээд нэг энэ ширхэгтэй л 3000 мг тунтай коллаген агуулгадчих байгаа байхгүй. За тэгээд тэр коллаген анар хоёрыг хоёулангийн ингээд зөвхөн тэр хоёрыг уух юм бол хүний биед шингэхгүй ямар ч нөгөө нэг юм шээс басар гараа явна гэдэг шиг юм болсон заяа. Шууд урсгал гарна гэдэг шиг юм бол. Яагаад вэ гэхээр зэрэг одоо энэ нөгөө коллаген чинь өөрөө ороод ингээд нөгөө одоо ингээд дамжаал гараа явчихна шүү дээ тийм. Тэгэхээр тэрийг коллаген гэдэг зүйлийг чинь хүний биед ингээд нөгөө зөөж зөөрлөж өгөх чухал найрлах чинь өөрөө эластин гэдэг уураг байгаа даа. Коллагеныг одоо нэгсэндээ эластинтай хамт ингээд ууж хэрэглэх юм бол тэр эластин чинь коллагенийг харин өстэй жинхэнэ нөгөө хүрэх өстэй газрууд нь зөөж одоо нэгсэндээ хар ухаанаар ингээд ойлгох юм бол зөөрлөж хүргэж өгнө гэсэн. Хүргэж өгдөг байна тийм. Одоо анар желигээ уугаад ирэхээр л ингээл арьс яалтчгүй ингээл гоё ингээ будаг хүртэл шал өөр шингэдэг ч юм уу тий. Арьс ингээ цаанаасаа гоё гэрэлтэйл юм өнгөн туяараал нэг юм толиогоо ол гоё болоод явчихдаг. Тэгэхээр нөгөө нэг ганцхан гоо сайхны бүтээгдэхүүнд найдалгүйгээр дотроосоо ингээ хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд бол бас их чухал байдаг шүү гэдгийг бас хүмүүс юу нь бол бас их ойлгох хэрэгтэй байгаа. Тэгэл нөгөө коллаген гэдэг болохоос заавал хамтд нь хэрэглүүлэх үр дүнтэй гэдэг нь эндээс харагдаж байна тий. Тэгээд энэ lingonberry гэдэг жимс нь одоо ер нь Монголд бол хязгаарч урагдуул жимс л байх л та тий. За манайд болохоор бас яг энэ нөгөө lingonberry гэдэг энэ бүтээгдэхүүн байгаа да. За яг энэ lingonberry-г болохоор монголоор яг ингээд орчуулахтаа болохоор нөгөө анс жимс гэж орчуулдаг. За тэгээд солонгост болохоор чи энэ lingonberry гэдэг нэрээрээ бүр ингээд lingonberry орсон юу л байна тэрийг одоо ингээд солонгосчууд аягүй авч хэрэглэдэг. Аягүй сайн гэдгийг бүр мэдчихсэн. Аягүй сайн гэдгийг маш сайн мэдэрдэг. Гэхдээ энэ бүтээгдэхүүнд ашиглах татаа болохоор нөгөө хойд Европын улс орнуудад яг ингээд нөгөө уулын юм сүүдэнд хизээч нар тусдаггүй сүүдэрлэг хэсгүүд байдаг шүү дээ. Яг тэр хэсэгт ургадаг яг энэ lingonberry гэдэг нэршилтэй жимс байгаа дахгүй яг нөгөө яг бас манай Монгол анс бас биш юм шиг байна. Яг энэ lingonberry би тэгээд бүр асуусан байхгүй энэ lingonberry гэдэг чинь ингээд анс үсттэй гэдгсэн чинь яг анс бол бас биш ээ. Яг энэ нэг бол ингээд хойд Европоос ингээд түүж авчирсан яг их түүхийдийн хатааж ингэж одоо ашигласан байт юм аа. Энэ яг энэ одоо орц найрлага орсон энэ жимс орсон энийг бол солонгосчууд бүр ингээд ундаа байсан ч амар үнэтэй авч удаг. Lingonberry болохоор солонгост юугаар алдартай юм бэ гэдгсэн чинь Английн хаттууд бүр одоо эрт дээр үеэсээ lingonberry-г ингээд хүнсэндээ өдөр тутамдаа ингээд хэрэглэдэг байсан гинэ энэ lingonberry гэж юмсыг. Тэгээ тэрүүгээрээ солонгосчууд тэрийг аягүй сайн мэдчих хэрэглэдэг юм лээ. Тэгээ яах гэж хэрэглэдэг байсан бэ гэхээр яг нөгөө ингээд хатан хаадууд гэдэг чинь одоо нөгөө гоё байх хэвээр тий ингээд залуу байх хэвээр ч гэдэг юм уу. Яг тэр утгаараа ерөөхдөө бол аягүй хүнсэндээ өдөр тутамдаа энэ lingonberry гэдэг жимсийг хэрэглэдэг байсан гэж юу нь бол ингээд одоо шуумн тийм байт юм уу да солонгостой бол тэгээд тэр хүмүүс залуу байдаг байсан гэж үздэг юм байна. Тэгээд нөгөө хүний биеийн цус мусыг төлжүүлдэг тий хүний биеийн тархлааг дэмжиж өгдөг. Одоо биеэс хорт бацуудыг гадагшуулдаг гэдэг. Энэ болохоор бүр ингээд аюу олон талын ашигтстай байгаа байхгүй. Тэгээд эн чин дан ганцхан энэ манай lingonberry гэдэг чинь дан ганцхан одоо энэ lingonberry гэж жимс бас агуулгдсан юм биш. Селен гэдэг одоо селен гэж гарч ирсэн тий. За нөгөө селенийг чинь ингэдэм байл да нөгөө бамбай асуудалтай хүмүүс л айгүй ер нь төлхөө ингэж мэддэг. Яагаад вэ гэхээр селен дутагдахаар одоо тэр нөгөө бамбай булчирхайн асуудлууд үүсдэг гэж ерөөхдөө бол явт юм лээ. Тэгэхээр нөгөө нэг бамбай асуудалтай хүмүүст селен уугаарай, өдөр тутамдаа селен ууж агаарай гэж ер нь бол бидний мэдлэг чинь нөгөө нэг селентэй өндөгнөөс нэг их хитэрдэггүй шүү дээ тий. Тэгсэн чинь селен ч өөрөө хүний биед маш их чухал хэрэгтэй юмсан байхгүй. Тэгээд дээрэс нь гоо сайхны одоо ер нь бол их булаг гэж явд юм лээ. Селен дутагдахаар яадаг вэ гэхээр бидний нөгөө нэг үс маш их унаал эхэлдэг шүү дээ. Төрсний дараа мараа тий. Тэр нөгөө эмэгтэй хүмүүс чинь төрөөд эрдэс бодис хамаг юм алддаг шүү дээ. Хөхний сүү мүүгээрээ дамжуулаад тий. Тэгэхээр яг тэр үед чинь нөгөө селен гэдэг юм чинь бас давхар дутагдсанаас болоод нөгөө үс айхтар унж байгаа юм байлаа шүү дээ. За тэгээ нөгөө хумс маш их хэврэг болчдөг тий. Тэгээд нэмгрээд байдаг тий. Тэр чинь бас л нөгөө селен дутагдж байгаагийн нэг шинж тэмдэг байгаа. Тэгээд энэ селен гэдэг юм чинь ингээд одоо гоо сайхан талаасаа хүнийг залуу байлгадаг арьс ус хумсанд маш их нөлөөлдөг баг жишээ. Тэгэнгүүтээ дээрээс нь нэмээд
нөгөө хор тавдар үүсэх эрсдлийг бууруулж яадаг чухал зүйл байгаа даахгүй. Одоо нөгөө бид нар чинь тэ мэд хизээ ингээ ямар муухай өвчнөр өвчлөгөө мэдгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол дан ганцхан гоо сайхан талаасаа биш тэ давхар бас нөгөө эрүүл мэндийн бас айгүйх ач тустай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж авдیں۔ Дээрээс нь нөгөө Lingonberry гэдэг жимс чинь юу яадаг байсан гинэ. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн нөхөн үрчхүүн эрүүл мэндэд аягүй сайн чухал нөлөө үзүүлдэг. Тэр бүхэл энэ ч одоо ингээ манайхаар жил гарan зарагдчих байгаа бүтээгдэхүүн байхгүй. Энийг ингээ нөхөртөөгөө хамт хэрэглэж жирэмсэн болохгүй жаа жирэмсэн боллоо гэсэн хүн манай дээр бас орж ирж байсан байхгүй. Тэгэхээр ингээ нөгөө нэг ганц гоо сайхандаа анхаарах гэж гоё бүтээгдэхүүн авч хэрэглэлээ гэдгийгсэн чинь давхараас нөгөө эрүүл мэндийн асуудлаа ч гэсэн шийдчихэж байгаа ч юм уу тий. Иймэрхүү юмнууд ид шидтэй жимс гэдэг шиг л юм шүү дээ тий. Lingonberry гэдэг бол нэр үнэхээр ашиг тустай. Анарыг бол одоо манайхан өстой үнэхээр сайн мэддэг шүү дээ. Ялангуяа эмэгтэйчүүд маа тий. Одоо эмэгтэй хүний угаасаа жимс гэдэг тий. Эмэгтэй хүнийг залуужуулдаг. За тэгээд нөгөө эмэгтэй хүний нандин зүрх гэд хэлчих бараг болох бах та. Одоо сүүл үед нөгөө эмэгтэйчүүдийн өтрөө их хураашилттай болж байна. За тэгээ нөгөө цэвэршилт маш их залуужж байна гэдэг. Энэ бас нөгөө нийгэмтэй холбогдоод ах шиг байгаа. Тий. Манай Монгол яг эмэгтэйчүүд ингэж байгаа юм болоо Европ эмэгтэйчүүд ямар байт юм бол Аз эмэгтэйчүүд Япон солонгос эмэгтэйчүүд ямар байт юм бол Монгол эмэгтэйчүүд нь би энийг зүгээр өөрийнхөө зүгээс харахад стресс болоо гэж боддог. Стресстэй холбож тэгж эрт цэвэршилт үүсгээд байна уу? Үүнтэйгээ холбоотой өмнөөсөө сэргийлсэн бүтээгдэхүүнүүд бас солонгост ирнэ их гарч ирж байна уу? Үүнийг судалж байна уу гэхээс би тийхийг нь тий. Би чи яг нөгөө тийм асуудал өөрөө орсон хүн баггүй юу? Одоо би чинь 40 арай хүрээгүй байгаа шүү дээ тий. Тэгээд 40 арай хүрээгүй ээжиж ингээд нөгөө миний нэг үт талын өндөрч бүр ингээд жижигэрсэн байсан. Тэгээд яагаад ийм болсон юм болоо гэдгийгсэн чинь ерөөхдөө бол нөгөө эмэгтэйчүүдийн дааврын асуудлаас болж үүсдэг. Тэгээд яг энэний шалтгаан нь одоо яг энэ байдаг шүү гэд бас хэлэхэд бас хэцүү байдаг гэдэг эмэгтэйчүүд эмчтэй хэлжсэн байхгүй. Би бол яг энэ анараа хэрэглээд нөгөө цэвэрш нөгөө ийм бүр 1 см хүрэх тэр ч одоо хэдэн сантиметр 0.1 хэдэн миллиметр гэлээ бүр ингээ бүр ширгээд имжиж гом болсон байсан. Тэгээд нөгөө нэг ийм дааврын имчилгээ би чинь бараг жил хийлээсэн. Им уугаад тэгээд байсгээд очиж янз бүрийн тариа мараа имчилгээ хийлгэж авч ингэж явж байсан. Тэгээд очисон чинь нэг их тийм өөрчлөгдсөн юм байгаагүй байхгүй. Тэгсэн чинь л гинтгэн энийгээ би нэг сар хэртээ уусна уу бараг хүрээг баха. Тэгээд нөгөө сарын тэмдэг нэг удаа эрэхтэй бүр аюу хэмжээтэй ирэхгүй тэгээд бүр гайхаад энэ ч тэ юу болж ийна гэд. Тэгээд нөгөө эмнэлэг дээр яваад очисон чинь одоо хоёр талын өндөвч чи хоёлаа хэвэн болсон байна гэдэхгүй. Тэгэхээр нь л нөгөө эхэндээ энийгээ ерөөсө төсөөлөхгүй байгаа юм чинь. Нэг зүгээр нөгөө амтанд нь болоод аюу хийдээдсэн. Дээрээс нөгөө айрс ингээ гоё тий. Айрс ингээ гоё чиглэг болоод тахаар л хэрэглээдсэн. Тэгээд юу лээ гэж бодоод нөгөө за миний нөгөө эмчилгээ л айхтар их үрдэнгөө өгчтэйстэй гинтгэн л юм болт юм бахта гэсэн шүү бодохгүй. Тэгээ явж исэн чинь манай ажлын охин анар жилийн ууж авч байгаа. Хүүшээ би анар жилийн ууж жирэмсэн болчлоо гэдэг байхгүй. Тэгэхээр тэгвэл би чи яг нөгөө юу яаж байгаа юм шүү дээ. Энэ анараа уугаад энэ татар нөлөөсөн юм шүү дээ. Энэ бол бүр ингээд тэгэл нэг их удаагүй шилэл араасаа ингээл нөгөө жирэмсэн боллоо гэсэн хүмүүс манай худалдаа өгчтөөс айгүйх орж ирээл. Тэгээ нөгөө цэвэрсэн байсан жил мэл баг юм эрэг байж байгаад ирчлээч гэдэг юм уу те. Ингээд ийм гоё гоё сэтгэлдлүүд бүр ингээд араасаа айгүйх баярлдаг те тэр хүмүүс. Тийм юмд бүр ингээд амар өөрөө би бүр ингээд тэр хүмүүсийн өмнөөс ингээд амар их баярлж байгаа юм чинь. За тэгвэл өстой баяр хүргэе өстой гоо сайхны бүтээгдэхүүнээсээ бэлэглээ би чи бас их явж өгнө гэдэг чинь. Мөөгөн зүр өрөвсөл гэдэг чинь одоо манай Монгол эмэгтэйчүүдэд бол өстой одоо толгой дараалан байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр өстой нөгөө гээл мэйл одоо тиймэрхүү юмыг бол бас одоо айгүй их мэдэж хэрэгэлдэг болсон. Ер нь бол эмэгтэйчүүдийнхээ тэр одоо эмзэг нандин хэсгийнхээ одоо арчилгаанд бол манай эмэгтэйчүүд бол бүр айгүй анхаардаг болсон. Тэгэд одоо бол бид нар бас яг тэр тал руу бас бүтээгдэхүүнүүд ерөөхдөө бол судлаад одоо дараагийн өөрсдөө үйлдвэрлүүлж гаргаж ирэх бүтээгдэхүүнүүд дундаа бас тиймэрхүү бүтээгдэхүүн оруулж ирэх ер нь бол төлөвлөгөө энэ төр бол бас байгаа. Гайхамшигтай юм а тий тэр жижигэрсэн байгаа зүйлүүд тэгээд жимслэхгүй байгаа хүнийг ингээ яаж ийм гэдэг бол тэгэхээр л үр дүнгээ анар жимстэй. Анар энэ манай анар жийл бол бүр маш сайн өгдөг. Тэгээд нөгөө сахартай хүмүүс чинь иймэрхүү төрлийн юм хэрэглэж болдгоо шүү дээ. Тэгэхээр манайх дээр болохоор энэ чинь нөгөө сахартай одоо хүмүүс ч гэсэн хэрэглэж болно. Яагаад вэ гэхээр ямар сахарын агуулмж энэ төр байхгүй юу? Яг л нөгөө байгалийн анар жимсээрээ хийдэг гэсэн үг. Танайх руу яг ингэ чиглэж ирж байгаа одоо өөрчлөлтөгч хэрэглэгчтэй тэдгээрээс ингэ харж байхад нэг энэ л өстой нэрээ сонин шүү гэдэг хэлж үзвэл байдгүй. Сонин гэдэг хэлмэр зүйл. Тэр нь эрэгч байж болно. Сөрөгч байж болно.
маш их завтай байдаг манай эмэгтэйчүүд амар их завтай. Ерөөсөө огт манайхаас худалдаа авалт хийж байгаагүй ч юм уу. За тэгээд тиймэрхүү хүмүүс чинь ингээд айгүй завтайгаар айгүй хурд ингээд нөгөө комент ичдэг. Тэгэд аймаг бүр чат мат хүртэл бичиж орж ирдэг. Тэгээд тиймэрхүү сөрөг хүмүүс болвол үнэхээр надад бол айгүй сонир санагддаг. Эмэгтэй хүн эерэг байвал гэр бүлийн эерэг байгаа цаашлах юм бол ингээд улс орон нийгмээрээ ингээд эерэг байх боломжтой байхгүй. Тэгтэл бид нар чинь ингээд эмэгтэйчүүдийг ингээд амар сүргөөр хилдэг аюу мухаа салбар болгонд тийм салбар энэ бол ерөөсөө зөвхөн гоо сайхан дээр гэлтгүү тийм хүмүүс л ер нь аюу сонир санагддаг таа гэхгүй юу. За тэгээ Баярмаагийн маань одоо зориг мөрөөдөл маш их байхаа. Тэгээд ер нь энэ чиглийн бизнесийг ингээ хийгээ явахад нэг жоохон хамгийн гоё нь юу байдаг ингээ өөртөө ингээл кайф авдаг тий. Яа би яаж энэ сэтгүүлчээр ажиллаагүй яг ингээд яаж энэ салбарлаа орсон вэ гэдэг бүр ингээд нэг өөртөө гоё ямар гоё юм бэ гэдэг ингээд нэг кайф аваад байдаг шүү дээ. Тийм мэдрэмж нь яг хамгийн гоё юм нь юу байдаг вэ гэхээр одоо за жишээлбэл ингээл нөгөө манай ингээл энэ нарагийн бүтээгдэхүүнийг ч юм уу те ингээл авч аваад хэрэглээл тэгэл нэг 2 3 хоногийн дараанаас л өстой амар гоё миний арьс бүр ингээд гоё олчлоо ч гэдэг юм уу те эсвэл одоо манай анар жилийг авч явж уунгуутаал ингээд нэг магадгүй 1 сарын дараа 2 сарын дараа ч эргээд холбогдож болно шүү дээ тэр хүн чинь те тэгэнгүүтээ ингээл хүүе энэ стай гоё юм аа надад ийм өөрчлөлт гарлаа бүр ингээл үнэхээр их баярлалаа гэд ингээд яг тэр хүн дээр бодтой өөрчлөлт гараад тэ ингээ миний бүр ингээ цаг заваа гаргаад хичээгээд хөдөлмөрлөөд ингээд зориулаад ингээд нөгөө нэг хүмүүст санал болгосон бүтээгдэхүүн маань тэр хүнд хэрэгтэй хүндээ хүрээд яг хэрэг тусаа хүрэж байгааг одоо ингээ харах гэх юм уу мэдэх гэх юм уу тэр мэдрэмж бол бүр за бүр өстэй айгүй гоё мэдрэмж идэг үнэхээр супер мэдрэмж. Тэгэл тийм юм сонсч онгууд чинь тэр өдөртөө бол бүр жинхэнэ аз жаргалтай болж байгаа юм чи нөгөө нэг яг ингээд за би сэтгүүлчээрээ ажиллаагүйгээр ингээд 8 ч болчлоо доо гэж бодох үе бас байна тий ингээд намайг одоо сэтгүүлч бодлоо гэхэд миний аав одоо маш их баярлж байсан байхад чинь би одоо ингээд шал өөр тий сүндлэлийн юм хийгээ явж байгаа. Тэгтээ надад бол энэ нөгөө нэг хийж байгаа ажил маань өөрөө маш их гоё энергитэй гоё юм нөгөө юу гэдэг гоё мэдрэмж өгдөг. Хүн одоо ингээд манайх чинь 110,000 гаруй дагагчтай. Одоо миний яг хүсэж байгаа зорилго бол хүн болгон өөрийнхөө арсны асуудлыг манайхаас авсан бүтээгдэхүүнээр шийдэж чаддаг байгаасай. Тэгэд хизээж бити нөгөө юм гонсгоор сэтгэл дундуур үлддэг байгаасай ч гэдэг юм уу тий. Ийм хэмиг бол одоо маш их хичээж гэх юм уу? Одоо ер нь бол ажилдаг та. Бүхэл цаг үед бүхэл одоо энэ төв дэлхийд амьдарч байгаа хүн бүр эрэгтэй эмэгтэй ер нь ямар ч одоо хүснийхаа гоо сайхан байхад бол одоо үнэхээр бас аюух ач холбогдол өгч мөнхийн цаг үед ийм байсаар ирсэн юм байна. Тэгээд энэ хүмүүсийг гоё байлгахад дотроосоо ч тэр те гаднаасаа ч тэр гоё гоо сайхан байхад чиглэгдэж энэ бизнесээ ингээ авч явж байгаа Баярмаада цаашдынх нь одоо бизнест нь улам их сайхан амжилтыг хүсье. 2025 он ингээд сайхан гэгээн байх болтугай гэж манай подкастыг үздэг бүх хүмүүс хүсье. Тэгээд одоо төгсгөлд нь бас манай энэ хүмүүст гоё үзэж байгаа хүмүүст гоё зөвлөгөө өгөх байх гэж бодоод байна л зөвлөгөө өгөөд дуусгах гэдэг байхгүй юу. Өсвөр насны охид доо за тэгээ ер нь 30 гарч байгаа 40 гарч байгаа эмэгтэйчүүд энэ бүх насны эмэгтэйчүүдтэй яг Баярмаагийн зүгээс яг одоо хамгийн гол зөвлөгөөг өгөөч гэж. За би бол яг нэг өсвөр наснаас ахуулаад ерөөсөө насны хүмүүстээр ерөөсөө л хилдэг нөгөө нэг ганц л юм хэлнэ. Цэвэрлэгээ л маш сайн хийж сурах хэрэгтэй. Гэтэ маш сайн хийнэ гэдэг нь өөрөө дандаа угаагаад байна гэсэн үг бас биш шүү тий. Цэвэрлэгээ ингээд зөв хийгээд багаас нь ингээд нөгөө охтуудаа хөвгүүдтэй тий цэвэрлэгийн тогтмол сайн хийлгээд ингээд сурчих юм бол тэр батгахшилт гэдэг юм чи өөрөө нөгөө шилждэг насны онцлог штэ. Тэгээ тэрнтэйгээ үлдэхгүйгээр тэрийгээ ингээд аваад тулчих боломжтой байхгүй. Хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний арьсандаа илүү сайн шингээе гэж бодож байгаа бол цэвэрлэгээ гэдэг юм бол ерөөсөө бидний арьсанд бол усаагаар мэт маш их чухал хэрэгтэй зүйл шүү. Тэгэхээр цэвэрлэгийн дээрээ л манайхан ер нь бол маш сайн анхаардаг байх хэрэгтэй шүү. Тэгэх юм бол ерөөсөө л арьс арчилгааныхаа 90%-ийг ингээд амжилттай биелүүлчлээ л гэсэн үг. За баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Та хэдийн ажилч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.